яагаад та хорт тавдар туссан гэж өөрийгөө бодож ийн гэхээр нь би гомдол ер нь айгүй их гомдоод тэгээ маш их гомдоод тэр гомдлоо тайлахгүй яваад гэсэн чинь би хорт тавдар туссан юм байлээ гэд хэлсэн чинь тэрэн дээр айгүй их эсэргүүцэл тулгарсан байхгүй юу би хорт тавдар цаашлаад одоо хүнд өвчлөлүүд хүмүүс ингээд туссан тэгээ тэрнийхээ шалтгааныг ихвчлэн одоо шинжлэх ухаанаар бол эрүүл мэндтэй одоо биеийн эрүүл мэндтэйгээ л холбож бодоод байдаг. Биеийн мах бод ба сэтгэл зүйн хоорондын хамаарлал одоо тэгэхээр сэтгэл зүйн хүнд байдалд буюу сэтгэл готрол одоо төвшөлттэй удаан явснаар биед ямар нөлөө үзүүлэх боломжтой вэ гэдэг талаас нь та тайлбарлаж өгөөч. Сэтгэл зүй одоо алигоор ч хэлсэн болно. Энэ нүдэнд харагдахгүй байгаа бидний бие болоод яг энэ физик бие хоёроо тусад нь ойлгож байгаа нь бол бидний хамгийн том алдаа гэдэг нь бол үнэн. Хөвчлэн энэ хоёрыг тусад нь ойлгодог учраас аль нэгийг нь дагнаж эмчлүүлнэ гэж бодоод байдаг. Яг сэтгэл өвтгөөр эсвэл сэтгцийн маш хүнд өвчтэй болоод ирэхээр сэтгэл зүйч төр очино гэж боддог. Яг л бид нар нөгөө бүр шүднийхаа хорхоог нөгөө мэдрэлтэнд тулаад хавдаа таалгаанд орохоор болох үед нь арай гэж нэг ломдуулна гэсэн хүлээлттэй очдогтой яг ижилхэн. Тэгэхээр энэ чиглэлийн дагнж судалж байгааг болохоор нөгөө психосоматик, сайкосоматик гэж нэрлэдэг. Сома гэдэг нь өөрөө бие хэлж байгаа. Бие махбодоос одоо сэтгэл зүйн суурьтай бие махбодын өвчнүүд. За энд хамгийн зөнхлөн тохиолддог нэг 12 3 өвчнийг хэлж болдог тий. Чихрийн шижин, 12 хуруу гэсний шархлай, бамбай, тэгэл бүх төрлийн экзем, мигрен, хоолойн өвдөлт, тэгэл маш олон өвчнүүдийг нэрж болохоор байна. Тэгээ эдгээр нь бүгдээрээ сайкосоматик буюу сэтгэц гэдэг нь урдаа явж байгаа учраас сэтгэл зүйн гаралтай бие махбодын өвчлөлүүд гэсэн. Сакс ч юм уу, волейбол ч юм уу тоглож байгаад нэг яа гэд нэг мөрөн дэм авчуулагдчихлаа, нуруунд дэм авчуулагдчихлаа, нэг жоохон эвгүй болчлоо гэдэг шиг мэдээж биш. Яг тэр эвгүүгээрээ 10 жил явал яах вэ? Яг тэр эвгүүгээрээ 20 жил явах үед зөвхөн энд биш нуруу, дотор эргэтэн систем бүгд дагаад өвчлөж идэг. Тэгэхээр энийг хэлж байгаа гэсэн.